Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь төсвийг ойр тодтогоход хүргэж байгааг шинжээчид шүүмжиллээ. Махны үн бууж эхэлсэн гэдгийг салбарын сайд болон хотын дарга хэллээ. Топ 100 аж ахуйн нэгжийн борлуулалт 65.7 их 80-д хүрч дотоодын бүтээгдэхүүний 73%-ийг бүрдүүлжээ. Одоогийнхоос 2 дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохор өрс цэвэрлэх хүчин чадалтай шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо. Сүүлийн 5 жилд улсны ослоор 400 гаруй иргэн амнасаа алджээ. Оромдөргөө үзэгчдээ Тэнгэрлэлээс 7.10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг танд үзүүлэх болно. За Баян Улгийн болон Ховд аймагт манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ хэв шинжийн саат нэг шүлхийн өвчин дэгдсэн. Үүнээс шалтгаалаад баруун аймагуд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж засгийн газар шүлхийн вакцин татан авахар ажиллаж байгаа юм а. Уг нь анх Оросын албаны улсаас вакцин худалдан авахар тохирсон ч хүлээгдэл их байгаагаас шалтгаалаад эх сарын 10-наас нааш Монголд буухааргүй байгаа юм а. За ингээд засгийн газар Хятадаас вакцин захихаар болсон тухай мэдээлж байсан. За тэгвэл өнөөдөр вакцины ихний дээж буусныг салбарын сайд хэллээ. Шинэ хэв шинжийн саат нэг шүлхийн өвчин баруун аймагуудаас сальж Сэлэнг аймагт ч мөн бүртгэлээ гэх мэдээлэл цахим орчинд эрчимтэйгээр таргаж байна. За тэгвэл энэ ташаа мэдээлэл болохыг салбарын сайд аль бие ёсоор мэдэгдлээ. Сэлэнг аймагт бүртгэгдсэн шүлхий бол манай улсад өмнө нь бүртгэгдэж байсан О хэв шинжийн шүлхий гэж тайлбарлалаа. За түүнчлэн Ховд болон Баян Улгийн аймгийн дөрвөн сумдад бүртгэгдээд байгаа шинэ хэв шинжийн шүлхийн голомтыг устгаж тархалтыг нь бүрэн өмсөн гэлээ. За одоо Хятадаас ирэх вакцины дээжийг шинжилсэний дараа баруун аймагуудад вакцинжуулалт эхэлнэ гэлээ. Өнөөдөр эхний дээж нь ирж байна. Одоо ингээд бид дээжийг шинжилгээнд оруулаад ингээд 3 дахь өдрөөс татаж авна гэж ингээд тооцож байна. Вакциныг. Ингээд ер нь 6 сарын 20 гэхэд вакцины тарилтыг одоо эхлүүлээд ингээд 14 хоногийн дотор бол одоо дархлаа тогтооно гэж ингэж одоо үйлдвэрээс нь бол бидэнд өгж байгаа. Одоо техникийн үзүүлэлт нь бол тийм байгаа. Тийм учраас 7 сарын 4-5-ны үед энэ юугаа тогтоочноо. Вакцинжуулалтаа хийж дуусгана гэж ингэж үзэж байгаа. Өвчний голомтод малаа устгуулж өхөрсөн малчдад хуулийн дагуу нөхөн төлбөр олох нь гэж салбарын сайд мэдгдлээ. За нөгөө төгөөр малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан зах зээл махны нийлүүлэлт тасалдах завламар үн тэнгэрт хадахгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. За тэгвэл салбарын сайдын зүгээс энэхүү айцыг няцаалаа. Түүнчлэн томилогдоод удааг байгаа хотын даргын зүгээс ч махны үн бууж эхэлсэн гэх мэдээллийг өглөө. Өнгөрсөн 7 хоногийн одоо нэгд өдөр гэхэд ер нь бол махны үн нэлээд өндөрт болсон. Яагаад гэвэл энэ нийлүүлэлт нэлээд зогссон, баруун аймгийн нийлүүлэлтүүд зогссон. Үүнээс шалтгаалаад одоо яг Дэнжин мянга дээр өглөө ирээ заргаж байгаа мах, хоньны мах гэхэд 23-4-тэй байсан. Өнөө өглөө би яг бодит одоо мэдээллийг авахад 2500-аар одоо хоньны мах бөөндөж эхэлж байна гэдэг ийм зүйл гарч байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө махны ханш одоо буух энэ тал руугаа явж байна. Баруун талын энэ хөл хорой юмнууд тавигдаад ирэх юм бол одоо өшөө одоо хурдстай махны нийлүүлэлтүүд нийслэл хот руу орж ирнэ гэдгийг бол хэлж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол килограмм тутамдаа мах бол 1500-аас 2000 төгрөгөөр хямдалсан байдалтай байгаа. Өчигдөр амгалан зах дээр болон за ингэснээр бид нар нийт нөөцийн мах бол 340 тонн мах байсан. Бид нар өнгөрсөн 7 хоногийн засаг даргын зөвлөлийн хурал дээр өдөрт 15 тонноор нийлүүлж байгаа махыг 25 тонноор нийлүүлэх операшны зохион байгуулалт хийснээр 3 хоногийн дотор үр дүн гарч байна. Малын гоц халдварт өвчнийг хомих махны үнийг доктортой арих асуудалд бодлого боловсруулагчид анхаарлаа хандуулж байгааг хэллээ. Одоо хамгийн гол нь Хятадаас ирж байгаа вакциныг эрсдэлтэй бүсүүдэд хэр шуурхай хуваарлах вэ гэдэг хүлээлт үлдлээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд нийслэлийн иргэдээс авах татварын хэмжээ 2-оос 5 дахин нэмэгдсэн. Мөн нийслэлийн төсөв нь улсын төсвийн 3/1-тэй дүүцхүйц данхар болж үлэмж тэлсэн. Гэхдээ үүний цаана иргэдийн амьдрах орчин болон бизнес эрхлэх боломж нөхцөл сайжрахгүй гатсан байгааг иргэд шүүмжилж байна.
Сарын 60 сая төгрөгийн кассын орлоготой 2 худалдагчтай хүнсний 8 нэрийн дэлгүүр сард 7 сая төгрөгийг татвар болон шимтгэлдээ зарцуулж байна. Товчхондоо бол цэвэр ашигынхаа 50%-ийг зарцуулж байгаа юм а. Тэр дундаа хүнсний дэлгүүрийн орлого бүрдүүлэхэд чухал нөлөөтэй архи тамхинд нийслэл 2% татвар ноогдуулдаг болсон. Өөрөөр хэлбэл сард 20 сая төгрөгийн архи тамхи зарахад үүнээс нь хотын албан татвар хэмээн 400 мянган төгрөгийг татчихна. Үйлчилгээгээ сайжруулж дэлгүүрийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлвэл улмал татварын дарамтад ордог тухай бизнес эрхлэгчид ярьж байна. Нөгөөтэйгүр аж ахуй нэгжүүдийн төлсөн татварын мөнгөөр нүдэнд харагдаж гарт баригдах үйс бүтээн байгуулалт хийгдэхгүй байгааг шүүмжилж байлаа. Татварыг бол нэг зөв зөвхөстэй ашиглаж байгаа юм бол байхгүй шүү дээ. Одоо ингэхэл харалтаа зүгээр байгаа бордюр солиод тэгэл бид нэг татвараа төлөөл өгдөг. Тэгээ бордюр солиол тэгэл хэрэггүй үр ашиггүй зарлага явуулаад жил ирэх тусмал тэгэл татвар нэмэгдэж байна. Түүний бараа бүтээгдэхүүний үн ханш нэмэгдээд тэгээ нөгөө иргэдийн худалдаа авах чадвар жоохон муудал. Эрх мэдлийнхаа хүрээнд одоо тэд нар зарцуулж байгаа шүү дээ. Туйлын өмнө нь. Тэгэхээр энэ хүний хүч хөдөлмөр орсон энэ өдөр шөнөгүй ингээд ёстой нэг зүтгэсэн болгоно одоо ядуу дорио амьдэрж байна. Одоо ажил хийх юм бол нийгэмд юусэн ажил хийх юм бол татвараар уйчих шүү дээ. Олон нийт ч үүнтэй санал нэг байна. Тэр дундаа нийслэлийн төсвийн зарцуулалт иргэдэд маш хаалттай, тодорхой биш байдаг гэдгийг иргэд хэлж байна. Нөгөөтэйгүр ард түмэндээ ээлгүй бүтээн байгуулалт хийж байгаад бухимдалтай байна. Үүний ганцхан жишээ бол Сэлэв дид төв гэдгийг тодотгож байлаа. Тухайлбал нийслэлийн төсвөөс татаас авч баригдаж байгаа ч хотын төвийн орон сууцтай ижил 1 м квадрат нь 5 сая төгрөгт хүргэсэн тэнгэрт тулсан үнэтэй байна гэлээ. Энэ мэдчлэн нийслэлийн төсвөөр эвдэр чимхрээгүй явган хүний замыг шинчилж мөнгө угаах зэргээр дөрвтэй бүтээн байгуулалт хийдэггүй. Наандаж автомашины татварыг 5 дахин нэмэгдүүлсэн ч автомашины замын чанар сайжрахгүй инхэл донхол байгаад иргэд бухимдаж байна. Ер нь бол энийг бол бодиттой хийх план гэж бодож байгаа. Татвар ер нь зөв зарцуулах байгаа шүү дээ. Гэхдээ энэ татварын мөнгө чиглэлс биднээс одоо яг энэ улс орны хөгжилд зарцуулах ёстой мөнгө шүү дээ. Тэгч одоо энэ чинь тодорхой хэмжээний л одоо энэ улс төрчлийн гараар хөлөөр ордог юм уу? Тэгээд ер нь биднэрт үзэсгэлэхгүй л болох юм биш. Муу юм шүү. Татварын дарамт хэл гэж боддоо шүү дээ. Яаж зарцуулаад ард иргэдэд яг хүртээмжтэй байсан үгүй нь мэддэхгүй шүү дээ. Нийслэлийн төсвийн тэлэлт бол иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалтын тэлэлт биш, данхар бүтэц болон мөнгө угаа харах замаа өргөжүүлсэн татварын тэлэлт болсон гэж иргэд дүгнэж байлаа. Иргэдийн төлөх татварын хэмжээ нэмэгдэж нийслэлийн төсөв үлэмж тэлсэн ч яг иргэдийн амьдрал яагаад сайжрахгүй байгаа вэ гэдгийг бас онцлох зорилготой нэгэн сонсгол өнөөдөр эхэллээ. За тодорхойлбол нийслэлийн 2024-өөс 2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр төрийн ордонд эхэллээ. За өнөөдрийн сонсголоор нийслэлийн 2024-өөс 26 оны төсвийн зарцуулалт, их усүр, шийдвэр гаргалт ба хэрэгжилтийн явц хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх шинжээчдийн дүгнэлтийг сонссон юм а. Сонсголын үеэр Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нийслэл дангаар санхүүжүүлэх үү, аль эсвэл улсын төсвөөс санхүүжүүлэх үү гэдэг тодорхой чиглэлийн хязгаар байдаггүй гэдгийг анх удаа сангийн сайд мэдээллээ. Нийслэл бонд босгож төсвөө тасралтгүй нэмэгдүүлсээр байгаач төсвийн алдагдал нь гэхэд 2.4 ихний төгрөгт хүрч энэ алдагдлаа дийлэхгүй бол улсын төсвөөс санхүүжүүлэх зохицуулалттай байгаа нь нийслэлийн асуудал зөвхөн нийслэлчүүдийн бус улсын асуудал болсныг нотолж байна. За мөн түнчлэн шинжээчдийн хэлж байгаагаар сүүлийн 2 жилийн хугацаанд 16 мега төсөл хэрэгжүүлэх хэмээн төлөвлөж 2.9 ихний төгрөгийн үнэт цас гаргасан ч энэ хөрөнгөө төлөвлөсөн ёсоор зарцуулж ажиллаагүй гэдгийг дурдлаа. За 2026 онд энэхүү үнэт цаасны зөвхөн хүүгийн зардалд 256.3 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөсөн байгаа юм. Үүнээс гадна өнөөдөр гол сэдэв болсон асуудал бол нийслэлийн 114 аж ахуй нэгжүүдэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийн 43 нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр зарим нь бүр захирлаар ажиллаж байна. Нийслэлийн төсвийг батж хянах үүрэгтэй төлөөлөгчд нь өөрсдөө ийхүү ашиг сонирхлын зөрчилдөд алба хашиж байгаа нь нийслэл төсвөө 1 жилийн дотор 4 удаа тодтох гээд хүрснийг шинжээчид шүүмжилж байлаа. Одоо ийм жонхорсон юм үүсцэн байна шүү дээ. Одоо манай авилгатай төвс газрын дарга нар бол хараад яг тийм ээ тэнцэж дотроо бодож байгаа. Зүгээр яг хурлын төлөөлөгч гэдэг үг хайгаад багш. Одоо наа чи ингээд иргэдэд төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч нар чинь өөрсдөө өдөр зүйлд нь ажилладаг, гүйцэтгэх удирдлагаар нь ажилладаг компанитайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаад яваад идэх юм байна шүү дээ.
Яг хөө томилогдохоос өмнө бол авилгатай тэмцэх газраас дүгнэлт гаргадаг. Тэрэн дээр бол ямар нэгэн байхгүй нэг явцдаг. Томилогдсныхаа дараа ийм зүйл үүсчихэд одоо яах вэ? Нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч ямар нэгэн доор ажлын алба, цалин, урамшуулал ийм одоо зүйл байдаггүй. Тэгэхээр энэ төлөөлөгч нар чинь бүгд ардаа амьдралтай. Тэгээ энд бас нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч байсан хүмүүс бас байгаа учраас ер нь бол одоо бид үнэхээр одоо нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгчдийнхаа ажиллах нөхцлөөр хангасан тохиолдолд бид заавал ингээд аж ахуй эрхлээд яваад байх юм хүсэл сонирхол бол байдгүй шүү. Энэ төрийн бодлогыг чинь гаргаж байгаа шийдвэрүүд юунд аваач юу гэдэг бодох хэрэгтэй. Тэгээ нэгжийн хуулийг хийчээд одоо ингээд энэ хүмүүс энэ хуулийн дагуу ажиллаж байгаа хүмүүсүүдийг буруутгаад та нар яагаад ингэж байгаа ингэж болохгүй шүү дээ. Угаасаа хууль эрхцэн орчин бид улсын хурлын баталж өгсөн хууль эрхцэн орчин энэ юм чинь. Тэгэхээр би энэ зүйлүүдийг бас гишүүд маань ойлгоод бас энэ дээрээс одоо хурал даргалагч гаргах зөвлөмж энэ сайн бодосоо гэж хүсэж байна. 22-нд алдаа гарна гэдэг зүйлийг бүр хангалттай хэлсэн. 23 онд энэ алдааг засгаад холбогдох хуулийн төслийг өргөн бариад унгаасан. Энэ нийслэлийн ядаж нийслэлүүдийн иргэдийн төлөөлөгчтэй уралдаанд давхар ажил хийхгүй байдлаар урамшууллыг нь олгоод үлдээч яа засаг даргатай хяналтаа тавьгүй гэсэн үгүй гэд тухайн энэ манлайлалыг одоо нөгөө та бүгдийн сонсгол зохион байгуулж байгаа хүмүүсүүд үзэн ядаад байгаа Нямбатар дарга өөрөө санаачлаа гүйсэн багхгүй. Тэгээ давуулж чадаагүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нийслэлийн төсөвт ашиг сонирхлын үүднээс хандаж байгааг нээлттэй сонсголын үеэр улсын хурлын гишүүд илчиллээ. За энэ асуудлыг эргэцэн хүрээнд шийдэх нь эрх хэрэгчдийн мэдлийн хэрэг болж байна. Нэгдүгürt бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч давхар ажил хийхийг хориглосон ямар нэгэн хууль зүйн залтвал байхгүй. Тухайн ажил томилогдохдоо бол авилгатай тэмцэх газраас дүгнэлт авч идэг. Хоёрдугаарт бол нийслэлийн иргэдийн хурал бол нийслэлийн өмчт байгууллагуудын өмчийн эзэн байдаг. Тэгэхээр хууль эрх зүйн талаас хааш тэр журам дүрм талаас хааш тэр ямар нэгэн одоо хууль зөрчсөн зүйл байхгүй. За яг амьдрал дээр бол бас асуудал гард юм аа. Би 20-24 он нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж исэн. За иргэдтэй дөрөвний зохицоотой гишүүний хэлдгээр бол амлалтууд өгдөгөө. Иргэдийн асуудал, хотын иргэдийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэх, нийслэлийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэх. За ингээд ажилдаа ороход бол нийслэлийн иргэдийн хурал дээр бодлого шийдвэр гаргахад оролцдог ч гэлээ. Нэг талдаа гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутдаг тал байгаа. За энэ дээр бол хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах талаас нь за үнэхээр одоо хоригдсон хууль дүрм журам байгаа бол тэрийг мөрдөөд явах тухай асуудал ярих тухай гэж ингэж бодож байна. Өнөөдөр энэхүү сонсголыг 25 улсын хурлын гишүүн санаачлан хийж байгаа юм. Зарим гишүүдийн зүгээс нийслэлийн бие даасан байдалд улсын хуралд халдаж байна гэж шүүмжилж байлаа. 16 мега төслүүд бүгд Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай төслүүд. За ийм төслүүдийг эхнээс нь улс төржүүлж татан буулгаад байвал Улаанбаатар хот хөгжихгүй гэж байр сууриа илэрхийллээ. Сүүлийн 40 жилийн хоримтлагдсан асуудал өнөөдөр яригадаад эренблэгдээд за хот одоо энэ түрүү хэлсэн 2022 онд нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинжилсэний үндсэн дээр энэ бүх эдийн засгийн суурь боломжуудаа нээж авсан юм а. Тэгжээж энэ том төслүүд хөдөлгөөр эхэлсэн. Магадгүй ч очир байж магадгүй. Яагаад ийм их мөнгөтэйч, яагаад ийм бүтээн байгуулдаг юм? Бид бүхнээс иргэд хүсэж байгаа. Хийгээд бүтээгээд өгөөч. Тэгэхээр энийг одоо энэ хотын удирдлагууд бас зоригтой, дөрвтэй явуулах ёстой. Хүн болгоны амд орвол энэ ус хөгжихгүй. Өдрөөс өдөр доош хойшоо малтнаа. Улаанбаатар хот гэдэг үл зөвхөн одоо энэ нэг зөвхөн хурдны замаар шийдэгддэг, тодорхойлогддог асуудал биш. Нийслэлийн төсөвч нь бараг 3 дахин нэмэгдчихэд байна шүү дээ. Тэгээ хийж байгаа ажлууд маань юу байна гэдгээ эренбэлж чадчихна үгүй юу гэдэг асуудал байна. Одоо жишээлбэл одоо Алтай шагаа гişүүн сая хэлж байгаа шиг хот байшин барих ёстой юу? Хот байшин яг барих юм уу? Эсвэл нөхцөлийг бүрдүүлчихэд хувийн хвшлэрийг хийлгэх юм уу? Тийм ээ. Хувийн хвшил чинь өөрөө одоо байшин барьчиад борлуулах нь 3.5 сая байгаад байхад хотын барьж байгаа барилга чинь яхаараа өртөх нь 3.8 сая болцсон. Дид бүтэц тийм ээ холболтын зардал ороогүйгээр газрын үн ороогүйгээр тийм болцсон яваад идэм бэ. Энэ асуудлыг л яриад байгаа шүү дээ. Тэр хин энэ дээр хяналт тавиад байгаа. Хотын 45 төлөөлөгчийн
хин ингээд хяналтаа тавиад яваад байгаа юм бэ? Маргааш улсын хурлын сонсгол Тулын урдны замын төсөл болон Сэлбэдэд төвийн төслөөр үргэлжилнэ. Хаврын чуулган хаахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. За энэ богино хугацаанд аль хуулийн төслийг хилэлцэн батлах вэ, алийг нь хойшлуулах вэ гэдгээ эрх баригч намынхан өнөөдөр тохирцоолоо. За тэд засгийн газраас өргөн мэдүүлсэн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэвэр, бизнесийн эрх чөлөөтэй холбоотой хуулиудыг бүгдийг нь хилэлцэж батлах нь зүйтэй гэж үзжээ. Харин улсын хурлын дарга нам бус байх, ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах, улсын хурлын гишүүдэд хариуцлага тооцдох байх зэрэг агуулгатай хуулиудыг хойшлуулахар болжээ. Хаврын чуулганы хамгийн галтай хуулиудын нэгээр нэрлэгдэж байсан ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцохтой холбоотой хуулийн төсөл парламентын босго давж чадсан ч цааш явсангүй. За эрх баригчид нэгэн төвзүүгөө олсон учраас ийм хуулийг батлах шаардлагагүй гэж үзсэн ч байж магадгүй юм. За энэ хууль эрх намрын чуулганаар хилэлцэгдэхгүй байхыг үгүйсэхгүй. Харин бүлгийн даргын зүгээс хаврын чуулган нээх үед л хэлж байсан хуулийн төсөлтэй холбоотойгоор улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдана гэх өнөөхөл үгээ хаврын чуулган хаах төсөн энэ үед ч мөн давтаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд орсон энэ гишүүдийн идэвх оролцоо хариуцлагатай холбоотой бас нэлээдгүй заалт нь их хурлын гишүүдийн санаачилсан хуулийн дотор байгаамаа. Тийм учраас тэр байгаа асуудал нь бол дэмжигдээ явчих нь үлдэж байгаа заалтууд нь хэрэг вэ гэдгийг ажлын хэсэг дээр маш нарийн судалгаа тооцоол хийгээд тэгээд их хурл хилцдэг яг тэр дэг журмаараа хилцээд явна гэж. Түүнчлэн бямб цогтыг улсын хурлын даргаар томилогдох үед эрх баригчид ардчилсан намынхнаас дэмжлэг авахын тулд улсын хурлын дарга нам бус явах хуулийг хилэлцүүлнэ гэж амлаж байсан. За улсын хурлын дарга бямб цогт өөрөө ч намайг улсын хурлын дарга болгочихл юм бол намаасаа түтгэлцэхэд бэлэн гэж байсан. За гэтэл одоо бямб цогт дарга хэлсэн үгээ мартаж Монгол ардын намынхан ч энэ хуулийн төслийг дэмжихээргүй болжээ. Улсын хурлын дарга дараагийн сонгуул улс төрийн үйл ажиллагаанд оролцоход нь бас тодорхой дэмжлэг болсон зохицуултыг нөгөө талд нь хийж өгөх ёстой. Энэ бусад улс орнуудын жишгт бол ийм байдаг. Тийм учраас тэр талынхан зохицуулалт орж ирээгүй. Монгол улс өөрөө бас улс төрийн намын гишүүнчлэлийн хувьд хатуу гишүүнчлэлтэй улс орн. Тийм учраас энүүнийг Монгол ардын намын бүлэг дэмжихгүй байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Мөн ардчилсан намынхны санаачилсан ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах хуулийг ч дэмжихгүй гэлээ. За энэхүү энэ хаврын чуулганаар ардчилсан намынхны санаачилсан ганц ч хууль батлагдсангүй. За одоо ганц найдвар нь засгийн газрын татварын багц хуулийн төсөлтэй хамтдагч яваа өхний орлогын албан татварыг 1% болгох хуулийн төсөл үлдээд байна. 2025 оны эдийн засгийн амаргүй сорилтуудыг үндэсний аж ахуй нэгжүүдэл нуруунд дээрээ үүрч гарчээ. Үүнийг тэдний улсад төлсөн татвар эрсдлийг сүрж хадгалсан ажлын байр үйл ажиллагааны цар хүрээнд бэлхнээ баталж байна. Тухайлбал шинээр тодорсон топ 100 аж ахуйн нэгжийн нийт борлуулалт 65.7 их найз төгрөгт хүрч Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73%-ийг дангаараа бүрдүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн 4/3 нь хувийн хөвшлийнхний нуруунд дээр явж байна. Эдийн засаг хүндрэхэд төр ажлын байр нэмж чаддаггүй, харин ч төсвөө тандаг. За харин хувийн хвшлийнхэн цалингаа цагтан тавьж ажлын байраа хадгалахын тулд зээл авч үр тавьж зүтгэдэг. За тэд олон мянган иргэдийг тогтмол орлоготой байлгаж ядуурлын ирэмг рүү гулсан орхоос хамгаалж байна. За тодорхойлбол 2025 онд топ 100 аж ахуй нэгжээр шалгарсан компаниуд 84 мянган гаруй хүнийг ажлын байраар хангаж улсад 8 их найд гаруй төгрөгийн татвар төлжээ. За хэдийн өнгөрсөн онд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан ч топ 100 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа өсөлттэй гарч за өмнөх оны амжилттай ахиулсан нь олон жил тогтвортой тууштай ажиллаж байгаатай холбоотой гэж тэд ярьцгааж байна. Үлийн одоо 2-3 жил бол яг одоо 20-д ороо явж байгаа. Энэ маань бол одоо тодорхой хэмжээгээр бол үйл ажиллагаа тогтворцсных гэж үзэж байгаа. За хоёрдугаарт бол хичнээн тогтворч гэсэн жил болгон одоо татвар төлөлтөөрөө нийгмийн даатгал төлөлтөөрөө бол урагшилж яваа. Энээс илүү хурдан сайжрах боломж бол бий. Жишээлбэл одоо бид нар уул уурхай тойрч байнга хэрэлддэг. Яагаад гэвэл Монгол улсын одоо түрүүн хэлсэн экспортын 90 стэйш хувийг авж байгаа учраас энийг л тойрч одоо улс төр явдаг. Тэгэхээр тэр нь багасаасаа дөрвөн тодорхой болоосоо яг уурхайчид урдх ажиллаа хийх орчин нөхцөлийг бүрдүүлээсээ энэ уул уурхай
хуулийн нэмэлт өөрчлөлт явж энэ бол мэдээж бидний дэмжих ёстой зүйл. Тэгжиж уул уурхайн салбар хөгжин тэгжиж одоо илүү олон хариуцлагатай уул уурхаанууд бий болно. Ирэх жилүүдэд ч гэсэн бид бас улам идэвхтэй ажиллаж ажлын байрыг өргөжүүлж одоо шинээр бүтээн байгуулалтууд агуулгууд барихаар бас төлөвлөсөн байгаа. Хамгийн чухал асуудал бол хангамжийн асуудал болчиход байна. Тэгэхээр бид нэр энэ жилдээ одоо нийт хэрэглэгчдийн өргөн хэрэглээний одоо бензин болох 92 төрөл болон дизелийн түлшний хангамжийг таслахгүй байх тал дээр л анхаарна. 2025 онд манай давхны төмөрлөгийн үйлдвэр нийтдээ 589 тэрбумын борлуулалтын орлоготойгоор ажиллаж, за аймаг орон нутгийн дэвшилт 247 тэрбум төгрөгийн одоо татварыг төлж бас ажиллалаа. За мөн одоо баялагын сандаа бид 2025 онд 8.8 тэрбумын баялагын сандаа төвлөрөөд, за 26 онд 10.6 тэрбум төгрөгийг бас төвлөрүүлэхээр бид хичээн ажиллаж байна. 2025 онд шилдэг компаниудын борлуулалт өмнөх оноос бараг 20 орчим хувиар өсжээ. За энэхүү том тооны цаана хувийн эмчилгээний тасралтгүй хайгуул эрсдлийг үрж харсан зүтгэл оршиж байгааг тэтгэллээ. За тэндэж засгийн газар баялаг бүтээгчдийг дарамтлахгүй бизнесийн орчныг чөдөр тушаанаас нь чөлөөлнө гэсэн амлалттай хүрэхийг тэд хүслээ. Бизнесийн эрхчлөөг дэмжих дараа үеийн цахим систем e-бизнес 2-ыг өнөөдөр нээлттэй хэлээ. Өмнөх хувилбараас илүү өргөн сар хүрээг хамарч шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн энэ системийн урайг бизнесээ бүртгүүл, удирд, хөгжүүл гэж тодорхойлжээ. Бизнесийн шийдвэр гаргалт санхүүгийн өртөг минут секундээр хэмжигдэж байгаа технологийн нэрэнд Монгол төр бизнес эрхлэгчдэд саадгүй түргэн үйлчилгээ үзүүлэх нь чухал гэж Монгол Улсын ерөнхий сайд учрал хэллээ. За аливаа төрлийн үйлчилгээг авах гэж өвөж сахих биш. За тэр цагаа бизнестэй зарцуулбал ашиг орлого нэмэгдэн, эдийн засаг нь тэлнэ. За Монгол Улсын 2008 оноос эхлүүлсэн захим шилжилт энэ бүхний шийдлэх болно гэлээ. Дэлхийн одоо хөгжилтөд хөл нийлүүлэх гэж байна. Дээрэс нь энэ e-бизнес платформыг бид нэр ашигласнараа хинтээ ч уулзахгүйгээр, танилтал харахгүйгээр, за ямар нэгэн ах トゥ хамрагсаад хүргэн бэр хайхгүйгээр бизнесээ эрхлэн, дансаа нээн, үйл ажиллагаагаа явуулна гэж бид нэр авилгатай, ашиг сонирхолтой хүнд сурталтай хиймэл оюунаар технологиор тэмцэнэ л гэдэг. Энэ бол одоо авилгын эсрэг чөлөөлт юм а гэдгийг бас хэлье. Эдгээр жилийн дараа бол бид нэр хаан ч очих хэрэггүй болоод 100% цахим руугаа шилжих. Энэ бол шилжилтийн үеийн ийм одоо зохицуулт. Тэгэхээр бид яг үйлчлэлээрээ цахимжилт бол дараагийн шатанд одоо гарч байна. Тийм учраас энэ API сервисийг бүгдээрээ авч хэрэглэхийг одоо хүсэж байна. Өмнөх хувилбараас өөрчлөгдсөн хэд хэдэн өөрчлөлтийн тухайд за хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээ, компани байгуулах зөвлөмж болон AI агент шинжлэгдэжээ. За ингэснээр төрийн үйлчилгээг илүү хялбар, хурдан авах боломжтой болсон гэж үзэж байна. Төр маань өөрөө хажууд нь сорилт болж болохгүй. Харин бид нар дэмжлэг болж яаж төрийн үйлчилгээг илүү ойрхон, хурдан, за дээрэс нь бүр ингээд нэг цэгээс олон газар руу яваад байхгүйгээр бий болгож өгөх нь бидний гол үүрэг гэж үзсэн. За энэ ч утгаараа e-бизнес 2 маань энэ дээр суурилж хийсэн. За энийг хийж хэрэгжүүлэхдээ бид нар дан ганц төрийн талаасаа хараагүй, харин бид нар үүнийг нэгдсэн үндэсний байгууллагын хөтөлбөрийн сан, дээрэс нь эдийн засгийн хөгжлийн яам, за манай цахим хөгжлийн яам хамтраад бизнес эрхлэгчдийн март тулгамдаад байгаа. Би төрийн үйлчилгээ авахд хамгийн төвхтэй байгаа зүйлүүд юу байна вэ гэдгийг судлаад энэ судалгаан дээр суйрлан энэ e-бизнес 2 маань үүссэн байгаа. Манай энэ системийн хувьд бол мэдээж сүүлийн үеийн одоо шинэлэг өнгө төрхтэй, нэгдсэн нэг нэвтрэлттэй, за дээрэс нь хүртээмжийн асуудлыг бид нар бас бодолцсон тий. Олон улсын стандартын WCAG буюу сул харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах ийм хүртээмжийн тохиргоотой болсноор бас давуу талтай. За өнгөрсөн хугацаанд бас төр нэлээд олон системүүдийг бас хөгжүүлсэн байсан. За эдгээр системүүдийг буюу ийм Монгол систем дээр e-бизнес систем дээр бид нар нэгтгэж интеграц хийснээр бас онцлог давуу талтай болсон байгаа. Жишээлх юм бол e-бизнес системээр тусгай зөвшөөрлийн нэгдсэн систем буюу license имэнийг холбосноор иргэн e-бизнес системээр аж ахуйн нэгж маань e-бизнес системээр ороод чөлөөллийн ажлын хүрээнд мэдэгдээд шууд эхлэх боломжийг бүрдүүлж байгаа. За нийтдээ нэг 13 орчим бие даасан тусдаа системүүдийг бол e-бизнес системтэй нэгтгэсэн байна.
Аппликейшны шинэ хувилбарт итгэмжлэлээр нэвтрэн үйлчлэл авах, аж ахуй нэгжийн төрийн сантай харьцан гүйлгээний түүх харах, татвар төлөлт, тайлан тушаах хугацаа, үр төлбөрийн мэдээлэл шалгах, түүнчлэн үйл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах, зөвшөөрлийн мэдээлэл харах, шүүхийн шийдвэрийн мэдээлэл харах, хансан төхөөрөмжийн мэдээлэл харах, мөн санал асуултад хамрагдах, 1111 төвд өргөдөл гомдол илгээх, хуулийн этгээдийн мэдээлэл нээлттэй харах зэрэг боломжууд нэмэгдсэн байна. Монгол Улсын их хурлын гишүүн гадаад харилцааны сайд Батцэцгийн урилгаар Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бүгд найрамдах Хятад улсын гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад 3 хоногийн турш төрийн ажиллал хийж, ерөнхийлөгч ухнаагийн хүрэлс өгөхөд бараалхлаа. За аль жилийн үеэр талууд хоёр улсын харилцааг харилцан ашигтай хөгжүүлэх талаар санал солилцлоо. Нийгэм эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөт мөнхийн хөршүүдийн хувьд Монгол улс болон бүгд найрамдах Хятад улс нь хөгжлийн төлөвлөгөөг урт хугацаанд уялдуулах нь чухал ач холбогдолтой. Тиймдээч бүгд найрамдах Хятад улсын гадаад хэргийн сайд Ван И, гадаад харилцааны сайд Батцэцэг нар уулзалтын төгсгөлд Монгол улсын гадаад харилцааны яам, бүгд найрамдах Хятад улсын гадаад хэргийн яам хоорондын 2026-аас 2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурчээ. За дээд өндөр түвшний харилцан айлчлалд яриа хэлцээний давтамжийг улмаар улс төрийн харилцан ойлголцод итгэлцлийг бэхжүүлэх, төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр улсын худалдааны хэмжээг 20 тэрбум ам долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, хоёр улсын худалдааны бүтцийг дөрвөлжүүлэх, энэ хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох 20 цэрийн протоколуудыг байгуулах, дэд үтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ ажлын хүрээнд холбогдох хөлийн бомбуудын бүтээн байгуулалтуудыг урагшлуулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын холболтыг эрчимжүүлэх, зарим бомбоор газрын тосны бүтээгдэхүүн, химийн болон дэсэрч дэлбэрэх аюултай бүтээгдэхүүний нэвтрүүлэх нөхцөлийг хангах, газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын санал санаачлах, хамтын ажиллагаа, тодорхой төслүүд хэрэгжүүлэхийг дэмжих, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг урагшлуулах хүрээнд замын үд Улаанбаатар Алтан булаг чиглэлийн хурдны авто замын төсөл, байгалийн хий хоолойн төслийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэрэг талаар ярилцлаа. Хоёр улсын тэргүүний удирдлагад ор бидний харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлон хэлмээр байна. Цаашид ч гэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө ажиллах болно. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлц өгөхөд хоёр улсын урт хугацааны тогтвортой хөгжлийг цогцлоох нь бидний ард иргэдийн язгуур эрх ашигтай нийцэх нь гарцаагүй. Мөн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эд бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийлсэн захидал илгээсэн. Бүгд найрамдах Хятад улсын гадаад хэргийн сайд Ван И хамгийн сүүлд Монгол улсад 4 жилийн өмнө буюу 2022 онд айлчилж байсан. Энэ удаагийн айлчлал нь улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөн хүрээг хамарсан яриа хэлэлцээрүүд болсноороо онцлог байлаа. Айлчлалын үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааг тэлхээс гадна энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд Хятад улс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Мэдээ үргэлжилж байна.
За Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцвэрийг хангах чухал үүрэгтэй шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо. За энэ байгууламж нь одоогийнхоос даруй 2 дахин их буюу хоногт 250 мянган шон метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай юм а. Нийт 55 барилга байгууламжаас бүрдэх шинэ төв цэвэрлэх байгууламж нь гарсан лагийг бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дэвшилтэд технологитой. Ингэснээр дотоод хэрэгцээнийхээ 35%-ийг өөрсдөө хангаж, жилд 7-оос 8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэх тооцоо гарчээ. Тус байгууламжийн туршилт тохируулгыг өнгөрсөн оны 7-р сараас үе шаттай хийж эхэлсэн байна. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Францын Artelia Wheel and Transport компани боловсруулсан бол барилгын гүйцэтгэгчээр бүгд найрамдах Хятад ард улсын консорциум болон дотоодын туслан гүйцэтгэгч 17 компани 700 орчим инженер, техникийн ажилтан хамтран ажиллажээ. Манай хуучин төв цэвэрлэх байгууламж одоо 60 жилийн настай. Тэгээд нийслэл хотынхон ачааллыг дийлэх боломжгүй болсон байсан. Сонсголон, Яармаг гээд Улаанбаатар хот руугаа нэлээд орчихсон үнэрийн асуудал ямар хэцүү байсныг бүгдээрээ санаж байгаа шүү дээ. Тухайн үед ерөнхий сайд хөрөлсөх ажлаа авсныхаа дараа үнэрийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх шатаараалсан ажлуудыг хийж ирсэн. За мөн түүний дараа бол бүгд Хятад улсын талтай хамтран шинэ төв цэвэрлэх байгууламж барьж байгуулах шийдвэр гараад явсаар байгаад ийм сайхан төв цэвэрлэх байгууламжтай болж маш том асар том түүх хүнтэй байгуулалтын гэрчүүлээд өнөөдөр нээлттэй хийж байгаад маш баяртай байна. 8 жилийн хугацаанд энэхүү олон нийтийн сайн сайхан чиглэсэн томоохон төсөл мөн хоёр орны ард түмний нөхөрлөлийг бэлэгдсэн бүтээн байгуулалт нь хоёр улсын удирдагчдын анхаарал дэмжлэг, хоёр орны ард түмний итгэл найдварыг тээж, зураг төслөөс бодит барилга болж, шав тавихаас эхлээд барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөх хүртлээр амжилттай хэрэгжлээ. Ийхүү Хятад Монгол хоёр улс бие биедээ харилцан туслалцдаг болохын нэгэн чухал бэлэгдэл болж, Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувьд үр шимэн хүрэхээр болж байна. Нэг талдаа энэ бол зөвхөн барилга байгууламжийн асуудал биш. Нөгөө талдаа иргэдийн ая тухтай амьдрах, энэ туулгын, энэ экосистемийн, энэ ногоон байгууламж агаар энэ орчны бохирдлыг бас нэлээдгүй дэмжсэн хамгийн сүүлийн үеийн олон улсын сүүлийн стандартуудыг зөвхөн Хятадын тоног төхөөрөмж биш, энэ Барууны, Швед, Дан, Норвегийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм үйлдвэр өнөөдөр ашиглалтанд орж нийслэлийн хувьд ажиллагаа хийж байна. Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллах ажилчдыг бас бид хүмүүс бэлдсэн байж байгаа. Нийтдээ 70 гаруй ажилчдыг 8 удаагийн урагш Хятад руу явуулж сургасан инженери техникийн ажилтныг 8 удаа явуулж 70 гаруй ажилтныг сургаж бэлдэж тавьсан байж байгаа. Яагаад энэ эдрийг бэлдэж байгааг тэгэхээр хуучин цэвэрлэх байгууламжаас энэ шинэ цэвэрлэх байгууламж маань технологийн хувьд шал ондоо технологитой байж байгаа. Тэгэхээр бид бүхэн бэлтгэхээс өөр арга байхгүй. 1964 оноос хойш Улаанбаатар хотын ачааллыг үүрч ирсэн хуучин байгууламжийн техник технологийн илэгдэл өнөөдөр дээд зэгтээ хүрээд байв. Бохирдлын хэмжээ даруй 5 дахин нэмэгдэж, эвдрэл гэмтэл тасархаа байсан энэ үед шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон нь нийслэл хотын эрүүл аюулгүй орчныг хамгаалах хамгийн чухал шийдвэр болж байна. Энэ зон олон жилийн дунджаас илүү хаалж Адар борооны улмаас уур усны эрсдэл нэмэгдэхийг холбогдох албаныхан анхааруулж байгаа. Гол мөрний усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулаад иргэдийг усны ослоос өршлөн сэргийлэх зорилгоор онцгой байдлын ерөнхий газраас завьт болон явган эргүүлийг эрчимжүүлж эхэлжээ. Зуны улиралд нэг өдөрт голын иргэд 5000 орчим иргэд цуглардаг гэх тоо мэдээлэл бий. Сүүлийн 5 жилийн хугацаанд л гэхэд 469 иргэн нь усны ослоор амьсаа алджээ. Үүнийг гол шалтгаан нь согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ иргэд голын усанд орох юм. Хичнээн сайн сэлдэх хүн байсан ч согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ голын усанд орох нь шүрмэс татаж усанд живэх эрсдэлтэй байна. Нөгөөдөөгөр хийлдэг завь гудас хэрэглэх нь бүх насныхныг усны осол өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байгаад холбогдох албанаас санууллаа. Мөн эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас шалтгаалan борооны дараах өдрүүдэд тогтоол усанд хүүхэд эндэх тохиолдолж сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Үүнтэй холбоотой онцгой байдлын ерөнхий газар голын эрэг дагуу 25-аас 50 км-ийн радиуст завьт эргүүлийн тоог энэ жил нэмэгдүүлж 9-р сарын 15-ны хүртэл гаргаж байгаагаа мэдгдлээ. Энэ жилийн хувьд бол Багнуур дүүрэгт Хэрлэн гол дагуу 25 км радиуст, за Навлах дүүрэгт Тэрэлжийн гармаас эхлээд
За 40 км-ийн радиус. За Улаанбаатар хотод бол одоо туул голоо дагсан 50 км-ийн радиус одоо энэхүү цаг тэргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулна. За энэ жилийн үед бол нийслэлд одоо хотод зохион байгуулах тэр олон нийтийг хамарсан арга хэмжээ маш их зохион байгуулагдана. Одоо даа ялангуяа одоо 6 сарын 26-27-нд та бүхэн мэдж байгаа хуур фестивал гэдэг гачууртад зохион байгуулагдана. За энэ бол одоо бас нөгөө Монгол шилтгэн зохион байгуулагдж байгаа учраас гол устай бас ойрхон. Тийм учраас тэр арга хэмжээнд одоо оролцож байгаа, үзэж сонирхож байгаа иргэд маань гол уснаас одоо сэрэмжтэй боломжтой байх хэрэгтэй. Энэ зүүн болон говийн аймагуудаар хур тундас ихтэй үерийн эрсдэл өндөр байгааг холбогдох албанаас хэллээ. Хуурайшилт ихтэй хит халуун нөхцөлд хүчтэй аадар бороо орох нь үер буух эрсдлийг нэмэгдүүлдэг гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод энэ сарын 16, 18, 21, 22-нд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгааг анхаарууллаа. Одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гадны агаар одоо дулаар халаад ирэх халалттай холбоотой төр зуурын аадар бороо орж одоо аянга цахилгаан нөөлөг салхи тийм ээ мөндөр орох үзэгдлүүд мэдээ ихсэж аюунтай холбоотойгоор голуудын түвшин нэмэгдэж бас үер ус болох эрсдэл бас нэмэгдэх магадлалтай гэж манай байгууллагаас одоо улирлын төлөв дээр ийм мэдээлэл гарсан байгаа. Нөгөө тэгүр нийслэлийн хэмжээнд ус их тогтдог 105 байршил байгаа бол үерийн эрсдэлтэй бүсэд 1800 орчим үрх бий. Үүний 31-т нь ус саруулах тоногт хөрөмжийг байршуулсан. Тиймээс үерийн эрсдэл өндөр хിവэр байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Сүхбаатар дүүргийн 15 дахь хороо Дамбатаржаагийн 81-ээс 84 дугаар гудамжны оршин суугчид үерээсээ сэргийлэн хашаандаа шороо асгаж газраа өндөрлсөн нь хөрсний ноцтой бохирдол үүсгэх шалтгаан болжээ. За үүний улмаас номдор газартаа байрлах, зэрэгэлдэх айлууд усанд автах, аюул тулгарч за энэ хорооны 200 орчим үрх үерийн эрсдэлтэй нөхцөлд ороод байна. 2000 гаруй өрхтэй Сүхбаатар дүүргийн 15 дахь хорооны 200 орчим өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна гэж хороо хариуцсан байцаагч хэллээ. Хөрсний бохирдол, үерийн аюул зэрэгцэн үргэлжлэн нөхцөл байдал оршин суугчдын санааг зовсор байна. 2 жилийн өмнө энэ хавьд болсон үерийн гашуун сургамжаас үүдэж оршин суугчид дахин усанд автгал сэргийлэн хашаандаа энд тэндээс шороо хөрс зөөврөл асгажээ. Гэвч энэ нь орчныг бохирдуулах ням бактери үржих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Дулааны улирал эхэлж байгаа энэ үед хөрсний чанар, бүтэц алдагдах үйл явц улам идэвхжиж оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэл үүсгэж байна. Хямдхан шороо гэсэн үг шүү дээ. Үнгүү шороог одоо хашаандаа буулгаж одоо хашааных одоо хөрсний уснасаа арилж хөрсний бохирдол үүсгэж байгаа энэ одоо барилгын суур шороо дахин талтанд орж байгаа шороог буулгаж байгаа нь эргээд ингээд энд амьсгалах агаар маань бохир болж байна. Иргэд маань зам нийт эзэмшлийн зам талбай эвдэж байна. Эргээд араасаа нэг хөрсний ус маань урагшаа одоо нэг араасаа шороо асгахад урагшаа нүүж шилжихтэй тийм бас асуудлууд гарч байгаа. Уг нь л Дамдарж 80-аас 84-д маань одоо хөрсний ус зайлуулах одоо шугам хоолой явагдаж байгаа. Энэ дээрээс бас иргэд маань одоо хүлээцтэй байгаад тий мэдээж Дамдарж 81-ээс 84 ч одоо нэг хөрсний ус ихтэй болохоор хамгийн түрүүнд л одоо нэг лотки тэг ус зайлуулах шугам хоолой хийгээд өгөөч гэдэг асуудал хамгийн түрүүнд яригдана. Мэдээж дээрээс нь худаг бас яригддаг. Тэг энэ ажиж худаг бол нэг л худаг байдаг л та. Сая бол манайх нэг 12 хоногийн өмнө эрчим хүчээс бол шонгын тэгшлэгийг бол хийсэн. Бас мөн далийн шон болон хуучин шонгуудаас солиод далийн шонгийн тэгшлэгийг бас хийж явж байгаа. Яг үерийн амдаар бууж байгаа айлууд дээр бол бид хэд нүү гэж шаардлага өгөхөөс илүүтэй бид нар нэг яг чиг үүргийнхаа хүрээнд л одоо танд ийм эрсдэл байна гэдгийг үнэлээл шаардлага өгдөг. Тэгээд өгсөн шаардлагын дагуу бол яг хэрэглэгчнүүд маань яг биелүүлэх нь бол яг үндэ бага байгаад байдаг. Үерийн амдаар байгаа айлууд дээр бол хамгийн энгийн жишээ нь бол одоо гэрн үрд автах, тэрнээсээ болоод нөгөө цахилгаан шийд тоноглол нь усах, тэгээд тэр нь газардах ч гэдэг юм ийм л эрсдлүүд бий болдог. Үүнээс гадна үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдийн амнаас эд хөрөнгийг хамгаалах үүднээс холбогдох албаныхан цахилгаан эрчим хүчний зөвшөөрөл олгодог байна. Түүнчлэн Дамдаржаагийн энэ хавьд хөрсний ус ихтэйгээс үүдэн цахилгааны болон гэрэлтүүлгийн шонгууд дайлж суурин ганхан цахилгааны мас өгөх шон унах зэрэг амь насан талтай өндөр эрсдлийг дагуулсаар байгаа юм. Иймд иргэд өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс сонор сэрэмжтэй байж эрсдлийг хянах шаардлага тулгарч байгааг албаныхан анхааруулж байна. Тэнгэрлээс дулаар мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.